За Монгол Улсын ерөнхий сайдын одоо бүр эрхийн хүрээнд шадар сайдын одоо томилгоо явж байна. За тэгээд дэмжиж ажиллана. За 2026 оны улсын төсөв батлагдлаа. За тэгээ яг мэдээж бас нэлээд одоо амаргүй зам туулж батлагдлаа. За энэ дээр бас тойрогт ажиллаад иргэдтэй уулзахаар нэг зүйл яригдж байгаа. За одоо энэ багш нарын асуудал. За яг багасгах ч гэсэн ингэ шийдэгдэн. Эмч нарын асуудал бас шийдэгдэн. Хөгжлийн бэрхшээлтэй хувьд тусгай хэрэгцээт иргэдийн асуудал шийдэгдэн. За хамдын тэтгэвэр гэдэг. За энэ хүмүүс байгууллагууд дотор чинь одоо тэр ТÜ-гийнхэн гэж улсууд байгаа. Сургуультч байгаа, эмнэлэгтч байгаа. Энэ улсуудын одоо бас цалин хангамжтай холбоотой, нийгмийн асуудалтай холбоотой асуудлыг бас төсөв батлагдсан өнөдөр анхаарч хэлж дараагийн удаад энэ хүмүүсийн одоо нийгмийн баталгаа цалин цавуутай холбоотой асуудлыг хөндөж тавина шүү гэдэг зүйлийг бас хэлчмээр санагдаж байна. За онцгой байдлын асуудал хариуцж байгаагийн хувьд 2-3 зүйл хэлье. Энэ онцгой байдалд ажиллаж байгаа хүмүүсийг ерөөсөө тушаал өгөөл ингээл ажилуулдаг. За зарим үед бол үнэхээр хүчин мөхсддөг. Тоног төхөөрөмж байхгүй, гал хөсөнд орно, ус руу орно, хувц сунар юм байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг одоо нэгэн тал тушаал өгөөд онцгой үер ус байгалийн гамшигын өөдөөс явж байгаа юм бол энэ хүмүүсийн энэ техник тоног төхөөрөмжийн асуудлыг нэлээд бодож үзэж ажиллаарай. Гар хоосон байт юм байл ш. Өнгөрсөн жил төвийн бүс дээр олон газар төмөртэй байсан, онцгойгийнх нь л очсон. Тэгэл бас л гар нүцгэн л явж байсан. Тэгэхээр энэ асуудлыг анхаараарай. За дээрэс нь сая Монгол оронд бас нэлээд олон газруудад гангийн одоо эрсдэл үүссэн. За энэ онцгой нөхцөл байдал үүссэн. Үүнээс болж тариаланчид, ногоочд урах цаалтсан. Тэгээ ингээд эргээд энэ гамшигын нөхцөл байдлыг тогтоох асуудал яригадаад энэ шийдэл олдохгүй ингээд эзэнгүй болоод ингээд дуусдаг. Үнэхээр гам болцсон ямар ч одоо техник ямар ч нөхцөл байгаа давж гарах аргагүй ийм нөхцлүүдэд тулдаг. Тэгэхээр энийг нэг эзэнтэй болгож шийдийг гаргаж тэр ган зуудын эрсдэл нөхцөлийн тооцож гаргаад ингээд тэр хүмүүст төр байвал нэг хүнд үед нь бас нэг гараа сунгах асуудлыг бас ярьж байгаа юм. Тэгэхээр энэ асуудал бол онцгой байдал дээр хамаарна. За тэр 90 хайх аврах бүлэг гэдэг нэг сумдууд дээр нэг хүмүүсийг одоо бий болгочихсон. За нэг машинтай нэг 31 зогсож байгаа нэг 5-6 хүн байгаа. За цалин цав байхгүй л гэжсэн. Гэхдээ арай ч одоо байхгүй байх гэж байхгүй л. Тэгэхээр энэ хүмүүс чинь ялгаагүй яг л одоо зуд болоод эрсдэл үүсгэд хамгийн түрүүнд явдаг. Тэгэхээр энэ аврах бүлгийн хүмүүсийн асуудлыг та бас анхаарч үзээрэй. Энийг нэг сөхөж хараарай гэдгийг хэлье. За тэгээ сүүлд нь нэг асуулт асууч. Энэ таны эрхлэх асуудлын хүрээнд энэ бүсчилсэн хөгжлийн бодлого явж байгаа. За тэгээ нэг хэсэг бид нар явсан хуулиндаа өөрчлөлт оруулаад сонгуулаа бид нар энүүгээр хийсэн. За тэгээд одоо сүүлийн үед нэг л яригдхаа болчихлоо. Тэгэхээр таны хувьд яг энэ бүсчилсэн хөгжлийн бодлогыг авч явах, Монгол Улсын хөгжлийг бүсчилсэн хөгжлийн байдлаар цааш нь явуулна гэдэг дээр ямар бодлого барьж ажиллах вэ? Итгэл үнэмшилчин байна уу гэдэг зүйлийг асууя. За нэр дэвшигч Хасуурын гав үеиг асуултанд хариулна. За бүсчилсэн хөгжлийн бодлогыг бол бид нар бол 2020-24 оны хооронд энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийг хийхдээ ер нь суур концепц нь хийсэн л дээ. Энэ бол үзэл баримтлалын хувьд. Тэгээ сая энэ 24-25 онуудад бол бид нар бол яг энэ бүсчилсэн хөгжилтэй холбоотой ТЭЗ-үү зураг төсвийн мөнгөний угнаас суулгаж өгсөн. За 26 оны төсөв дээр хамгийн анх удаага яг бүсчилсэн хөгжлийн тэр зураг төсвөтэй холбоотой асуулт бид нар хөрөнгө оруулалтын анхны одоо юуг нь тавьж өгч байгаа. Яг улсын төсөв дээр. Одоо манай Арс намаас ажил хэсэгт орсон гишүүч бүгд тэр мэдээлэлтэй байгаа. Улсын их хурлын манай ардын намын гишүүч бүгд тэр мэдээлэлтэй байгаа. Яг уг нь бол нэг 180 тэрбум төгрөгийн төсөв одоо санхүүж хүртэхдээ төслүүдийг 2026 он санхүүж хэлгсэн. Гэхдээ бол яалчгүй одоо улсын төсөв хүнд байгаа болохоор буураад 96 тэрбумаар орж байгаа. Төсөв төртөө нь бол 200 тэрбум байх юм. Тэгэхээр одоо эх жилээс бид яг бүсчилсэн хөгжилтэй холбоотой хөрөнгө оруулалтуудаа хийгээд эхэлнэ гэж харж байгаа. Цаашдаа бол бид нар бол яалчгүй бүсчилсэн хөгжлийг бол гол бодлогоо болгож явахгүй болоод энэ болох байгаа шүү дээ. Бид нар чинь хүний нөөцийн асуудал байна, зах зээлийн асуудал байна. За нийгмийн үйлчлэгээний асуудал байна. Тэд бүтцийн асуудал байна. Энийг сумаараа биш болж игэл одоо бүсчлээд за магадгүй одоо дараад бол
тэр зах зээлтэй холбоотойгоор тэр сумуудаа багасгах байдаг юм ийм боломжууд тэрний дараа л бүрдэх байх. Тэр хүртэл бид нар бол ингээд аль болох том бүсүүдээ бий болгох энэ тал дээр л бодлого барьж явах хэрэгтэй л доо.